Уул усны ойрон дээр, ураг төрлийн холон дээр. Энэ үгийг монголчууд зүгээс нь хэлдэггүй. Эртнээс гаралтай тус үгний цаана их учир бий. Их түүхээ мэдэхгүй хүн ойд төрсөн сармагчтай адил бол эцэг өвдөө мэдэхгүй хүн юутай адил болох вэ? Ухаантай үг дэзмэн эртнээс өгийн бичгийг хөтөлж түүгээр дамжуулан удам судраа таньж мэдэх угсаа залхамжлан үлдэх хараар мэддэг байсан. Хаан Чингис хүртэл харь газрын хонгороо дамбаас хатан мөртөө буулгаж исэн түүхтэй. Үн эртнээс өв соёлоо болгон хадгалж исэн үнэт зүйл минь өнөөдөр ямар төвшин байгааг үгээр хэлүүлэхгүй бид мэдэж байгаа. Нэгэн цагт нүүдэлчин ард түмэн хэмээн цоллуулж исэн бид нийслэл хотоос өөр очих газаргүй болсон бололтой. 2021 оны судалгаанд сарахад 2 хүн тутмын нэг нь Улаанбаатар хотод иргэншилтэй болжээ. Саяхан л суурин тавигдаж байсан тус хотод эдүүгээ сая 600 мянга гаруй хүн суурсан ураг удмын алтан хэлхийг усан тайсан чулуумт замхруулж байна. Айл бүрийн гэрээ хоморт залаатай бисэн алтан хэлхийд ургийн бичгийн үг соёл бүдэрсээр харин түүний хор уршиг болох тусаалт улам бүр тодорсоор. Улс орныг дотроос нэдэж үхэл байдалд оруулах аюул бидэнд хөдний өвчин адил нэвч шингэжээ. Үүнээс шалтгаалan улс орон мөхтгийн нэгэн жишээ дурдъя. Испани хаадын түнд цусаа цэвэр байлгах гэсэн хэд ташаа үзэл тархаж нэгдүгээр Филипп хаанаас эхлэн өөрийн ураг төрлийг хүндэг гэр болох нь илбгсэн. Энэ явдлын дайн зарсаар 20-р Чарльз хаан дээр ирэх үед түүний бид нэгдүгээр өөрчлөлт орсон байсан бөгөөд тэрээр 2 удаа гэрэлсэн боловч огт үр хүүхдтэй болж чадаагүй. Түүний 39 наснда өөд болох үед энэ хаан төгсөний 184 жил үргэлжлсэн цоцорлтын хараалт төгссөн юм. Манай улсад гэрэлтийн тогтолцоо ихээхэн эвдэж хөдөөгийн нэг багийн уугуул хүмүүс нийт гэрэлтийн 84%-ийг эзэлж байгаа нь цоцорлтын гол шалтгаануудын нэг болж байна. Үүний үр дагавар нь оюуны хомсолтой төрөлхийн согог гажигтай хөхөд аймаг бүрс мэндэлж жил өртсөн тооны хувьд эрс гисэж байгаа нь цоцорлттой шууд бөгөөд хүчтэй хамааралтай. Монголчуудын нийт цоцорлтыг 100% гэж үзвэл түүний 97%-ийг шууд буюу өөрийн хамаатай садан ураг төрлийн хүнтэйг гэрлэх үлдсэн маш цөөхөн хувийг нь аль зуур цоцорлтыг эзэлдэг. Гэхдээ дээрх баримт нийт хүн амын бас зөвхөн цоцорлтын тоо хэмжээнд тулгуурсан гэдгийг санах хэрэгтэй. Мөн судалгаанаас үзэхэд монголчууд өөрийн төсөн төрлийн хүнтэй хандах нь илүү их байгаа бөгөөд энэ алсуураа оюуны чадахгүй иргэд нийгэм ихээр бий болох магадлалыг хэсгэнэ. Тэгэхээр Монголын ирээдүй болох ёстой үрс нь биеийн хувьд ямар нэгэн цаажилтай оюуны хомсолтой төрх нь улс орон мөхгийн үндэс суурийг тавьж байгаагаас ялгаагүй. Өөртөө өв соёл болох цоцорлолоо сэргийлж чадхуйц өгдөнхөө аргаар ургийн бичгийг сэргээх мэдээлэл технологийн ерөнхийдөө цаг дээр бичиж хөтлөх хүн ховорох. Харин эсвэргээрээ бүгд гар утастай байгаа. Бид ухаалаг утаснаа зарцуулдаг өчнөө цагийнхаа хэдхэн минутыг ашиглаад интернетээс өгийн бичиг хэмээх хэрэглээг татаж түүнэрээ хизээж хаанч өсөг үнийхээ зургийг аль хэсэг нь оруулаад ашиглах боломжтой. Харамслан энэ аппликейшн одоо бүтээгдэхүүнтэй бөгөөд тийм сайн хөгжүүлэлт хийдэг байна. Хэрвээ энэ төрлийн болохыг дэмжиж энэлийн хөгжүүлэлтийг сайн хийх юм бол иргэд маань тэрч маань залуу үеийнх маань Монголынхаа нэгэн өв соёлыг мартахгүйгээр цааш өргөжлүүлэн авчиж мөн өөртөө ураг төрлөө ялгаж тань мэдэн зэрэгтэй соёлтой сэргийлэх бүрэн боломжтой. Өөрөө бас ерхий боловсролын сургуульд ургийн бичиг хөтлөх тухай хичээлийг бүр наривчлан орж хүүхдүүдэд багаас нь соёлтыг таниулах, Монголын өв соёлыг авч явах татлаатай болох хамаатай саднаа ялгах аргыг зааж сурах нь зүйтэй. Өнөөдөр иргэн өрх гэрийн гишүүн бүрийн зайлшгүй анхаарч явах хэрэгтэй асуудлыг өгийн бичиг урдны төв болсон гэдгийг ойлгох цаг нь аль хэдийнэ болжээ. Анхаарал тавьсаад баярлалаа.